За юу цахан үзэгчдээ та бүхэнтэйгээ өнөөдөр Shangri-La Frontier нэмийн 2 дугаар улирлаар иргэн уулзж байгаадаа туйлын баяртай байна. Хэрвээ та эхний улирлыг үзэж амжаагүй байгаа бол энэ дээр харагдаж байгаа линкээр дарж ороод үзэх боломжтой шүү. Одоо цаг үед виртуал орон зайд өдөр тоглох боломжтой VR тоглоомын ертөнц асар удаатай хөгжих болсон байлаа. Эдгээр тоглоомуудын оргил хийгдэж дэлхийд дахинд 30 гаруй сая тоглогчтой бурханлаг тоглоом байдаг. Энэ тоглоомын нэр бол Shangri-La Frontier. Олон дооны хогийн тоглоомыг амжилттай дуусгасан манай гол дүрийн баатар бурханлаг тоглоом тоглож ирснээр энэхүү аним эхэлсэн билээ. Энэ ертөнцөд та нарт харуулах маш олон нууц бий. За тэгээд тоглоом дурлагсны хамгийн дуртай аним болох Shangri-La Frontier тавтаа морь. Рокуро эмүүл 2 Black Aramis 2-ыг дагуулж Тэнгэрлэг эртний хиймэл байгууламжийн доор орших бахархлын балгаст хурж ирнэ. Тэд дотогш ормоц авраг голиом тэдэн рүү довтолж Aramis түүнийг ботны иргэнэ. Гэвч тэднийг амсгийж амжаагүй байтал авраг бөмбөдөж голиом дахин гарч ирнэ. Рокуро бөмбөгнүүд эмүүл Aramis 2-ын нараас илүү их хөөцөлдөж байгааг анзаарна. Учир нь тэдний төвшин нүүр тулааны чадвар хүчтэй байсан тул дайсны татах гол анхаарлын төвөнд тэд болжээ. Тэгээд Рокуро Black 2 голиом руу шууд дайрч шинээр худалдаж авсан цааслагджилтыг ашиглаж түүнийг хэлбэрхаан дуусгаж орхино. Голиомын биеэс Рокуро Бакудогийн нод гэх зүйлийг олж авна. Энэ жижиг голиомын хүчтэй цогцолтонд өртвөл жижиг хэмжээний дэлбэр дүүсгэх гарнаач чиглэл зүйл байв. Ингээд тэд Рокурогийн хүчрэг зүсгийг бүтээхийн тулд шидэв хуургашийг үргэлжлүүлэн хайж эхлэх бөгөөд дайн тулаанаас болж мөхсөн байх магадaltaй гэж үзээд Рокуро орчныг яг л тулааны талбар шиг ажиглаж гарна. Ингэснээр тэр газар доорх үйлдвэрлэлийн байгууламжийг олж тогтооно. Гэтэл Рокурог мэдээгүй байхад тэднийг Артур Кацо 2 нууцаар дагаж байжээ. Кацо Рокуро тэдний мессежийг сингүү анаад тэдэнд хэлэлгүйгээр өөр даалгавар хөөж явсныг мэдээд түүнийг одож барихаар шийдсэн нь энэ байлаа. Бодит ертөнцид Мана Рэг Рокуродоо дахин ярилцахад туслах гэж хоёуланд нь шинэхэн траш геймийн хуулбар борлуулад бүр Ред одоо л хөдөл. Тэгэхгүй бол оройтсон бороо болох юм биш шүү гэж анхааруулж хэлнэ. Харин энэ үед Артур Кацо 2 Рокурог барьж авна. Тэд энүүн тойроо доторх болор хилэнцийн олзоор нь энэ нөхөр ямар нэг юм хийж аваа гэдгийг олж мэдсэн байлаа. Тэд Рокурото тохиролцож шидэв хуургаж юнитийг олоход нь хамтран туслахаар болно. Учир нь энэ зүйлийг олж чадвал энүүн тойроо дахин ажиллагаагүй, ашиглаж болохгүй зүйлсийг дахин ажилуулах боломж нэгдэнэ. Тэд доош бууж байгууламж руу ороод хамгаалагч роботыг устгана. Артур өмнө нүгснийхээ дараа дөрмийн зоргоог ашиглан өөрийнхөө зэвсгийг авч үлдэж чадсан талаараа тэдэнд хэлнэ. Гэвч энэ байгууламжийн зүгээр нэг зээх биш. Бүр шинжлэх ухааны лаборатори болох нь тодорхой болов. Рокуро нэгэн мангасын холограм дүрс болж хараад энэ л Тэнгэрлэг эртний соёл хэрэгслүүдийг сүрүүлсэн амтан байсан юм болов гэж дотроо бодно. Ингээд тэд байгууламжаас сэдвийн хүчийг хуургах юнитийг олсны дараа Артур Кацо 2 түүнийг Black руу явуулж Black түүгээр дамжуулан эртний дархан болохоор ажиллаж эхэлнэ. Дараа нь тэд Рокурогийн юник төвхийг өргөжлүүлэх хүслийг нь түр хоош тавина. Учир нь дараагийн даалгавраа биелүүлэхэд тэдэнд Рокурогийн тусламж хэрэгтэй байлаа. Гэвч Рокурод гомдсон Кацо Артур 2 тэднийг хуурж амтай харьлагчдын аваг болох SF зүйд аваад ирсэн байлаа. Энэ овгон бүгд өөрийн гэсэн эмүүл шиг туулаад болохыг хүсдэг юм байх. Артур Кацо 2 өөрийг нь SF зүйд зарчсныг ойлгосон Рокуро тэдний хүссэн зүйл нь эмүүл гэдгийг мэдээд хөөрхөн эмээлийг тэдэн рүү шидэж орхино. Ингээд тэдний байгаа газар Wolf Shards-ийн ахлагч Сайгер 100, түүний гишүүн Сайгер Тэг болон The Library багийн ахлагч профессор хурж ирэх бөгөөд нэлээд томоохон хэмжээний уулзалт болно. Сайгер 100-ийн хүсэж байгаа зүйл бол юник мангас шөнийн ангууч Рёконы тухай мэдээлэл. Хариуд нь Рокурод Рёконы хараалыг хэрхэн тайлах аргыг хэлж өгөх санал тавина. Рокуро юник мангасын түүхийг ярьж өгч болох ч гэлээ. Рапузаг SF 100 задруулвал тэдний тосгон гарцаагүй аюултай байдал үүсч магадгүй гэж болгоомжлоно. Учир нь тэдний клан хөөрдөн амьтдын хойноос л явдаг. Тиймээс тэр зөвхөн Рёконы талаар л ярьж өгөхөр шийднэ. Ингээд тэд домогт дараатнуудыг ялахын тулд эхлээд тэдэнтэй холбоотой юник төвхийг эхлүүлэх шаардлагатай байж магадгүй гэж ярилцгаана. Профессор одоогоор тэдний олж мэдсэн бусад юник мангасуудын талаар мэдээлэл өгнө. Эхний мангас нь далайн гүний авраг наймаалж Октаны. Гэвч түүнийг харсан тоглогч байхгүй. Дараагийнх нь ховор төрлийн алтан луу Тэнгэрийн хаан Жиг Бүрөм. Энэ нь Рёкон шиг санаандгүй байдлаар гарч ирдэг төрлийн мангас болохоор харсан хүмүүс ч мэрсээр байдаг аж. Гэвч өндөрт нисдэг тул хүрэхэд ихээхэн хэцүү гэв. Удаах мангас нь мөхлийн оркестра.
Энэ твийг захирддаг эм бүр Сант улсын орны номын санд нэвтэрч чадсан нэг тоглогч нэг ном дотроос олсон. Цунами өдөртөж аянгад галаар дайралт хийдэг гэсэн мэдээлэл олцсон гэж хэлнэ. Рокуро саягаар зууд Рокуны тухай санаж буй бүхнээ өгүүлнэ. Харин Анималия Эсэв зүг хэрхэнд Рапузад хүссэн үедээ нэвтэрч болох эрх авахыг Рокурогоос хэлж өгөхийг хүснэ. Учир нь тэд Рапуза аяллаа даалгавраар тийшээ нэвтэрч чадах ч гэсэн даалгавраа дуусгахмагс нэвтрэх хүчинтэй хугацаа дуусчихдаг юм байна. Тиймээс хизээч хаанаас ч хүссэн үедээ нэвтрэх байнгын эрхийг хүссэн нь энэ байлаа. Имүүл байнгын оршин суух эрхийг зөвхөн түүний том ах Рапузагийн хаан Эдвард л олох эрхтэй гэж хэлнэ. Артур цуглуулсан дөрвөн кланаа хамтран ажиллахыг хүсэж холбоот нь болохоор шийдэхэд бусдын ч түүний сандлыг зөвшөөрнө. Кацо Рокурод Рокуны талаарх мэдээлэлээ ингэж задруулсан жаахан дургүй байлаа. Харин Артур Эсэв зүү Рапузад нэвтрэх нь нөхцөл байдлыг улам бүр эвдэж бүр гамшиг тарьж магадгүй гэж сэрдэнэ. Дараа нь Рокуро боловсчлон үүрлөө буцаж дахин хилэнцээ хатгуурыг олж авахар шийднэ. Гэвч энэ тойролоо нэвтэрч ордог арга нь амжилтгүй болж хилэнцүү түүнийг алж орхино. Тэрээр админууд түүний аргыг олж мэдсэн гэдгийг ойлгоно. Удалгүй тэр ялж болох шинэ арга олно. Гэвч эхлээд тэр түвшин хэж Skywalker-гийн үсрэг чадварыг нээх хэрэгтэй болно. Харин энэ үед Билаг шидийн хүч хуурах юнит нь үнэндээ дуулга байсныг ойлгох бөгөөд энэ дуулган түүнийг Legacy зэвсгийг хэрхэн бүтээдгийг тархинд нь суулгаж өгдөг юм байна. Рокуро хос сэлмээс залхаж байсан тул дахин шин хос сэлттэй болохыг хүссэнгүй. Тиймдээч тэр Билагаас өөр төрлийн зэвсэг хийж өгөхийг хүснэ. Рокуро өмнөх мангасаас авсан эртний элтийн хөшөөг бийд зарах бөгөөд дараа нь тэрхүү хөшөө нилээд үнэтэй хуур төрлийн цуглуулагчийн нийт зүйл гэдгийг мэдээд гайхна. Тэр мөнгөөрөө эмүүлж шин шимжлэгийн ном авч өгөөд тэд өөр нэг мангастаа тулдаж туршлагын оноогоо цуглуулна. Дараа нь Рокуро болор үүрт очоод 10-аад хилэнцгийг сэрэж тэднийг дагуулж нэг тишээгээ зүхтаана. Ингээд Skywalker ашиглаж өөрөө аюулгүй хаднаас зөвдөж харин хилэнцүүд зогсож амжилгүй хаднаас унаж өгцгэн. Ингээд хилэнцүүд өгсөн ч гэсэн Рокурогийн туршлагын оноо огт нэмэгдэхгүй хэвээр байгаад тэр гайхна. Гэтэл гинэт асар том алтан шаргал өнгөтэй болор хилэнц түүн рүү довтлно. Энэ нь Голди Скорпион гэж нэрлэгддэг маш ховор төрлийн хилэнц байлаа. Хуйг нь сул боловч илүү том шалмаг хөдөлгөөнтэй ухаалаг мангас гэдэг нь илт. Рокуро түүний хоронд өртгийн алдад арай гэж орон зай агуулгах руу орж аврагдана. Ингээд тэрээр нэгэн санаа бодож болох бөгөөд нэгэнд хуйгийг нэвтэлж чадахгүйгээс хойш хуйгны сул завсраар түүн рүү дайрах хэрэгтэй болно. Тэрээр дайралт хийж мангас бага хэмжээний хохирол учруулсан ч Голди сарны энергийг шингээж өөрийгөө эдгэж эхэлнэ. Рокуро юник мангасуудад сар нэлээд чухал нөлөөтэй байсныг эргэн санаана. Рокуро Голдид сарны гэрэл шинхээс өмнө довтолж эдгэрэлтийг нь зогсооно. Ингээд тэрээр мангасын нүдийг сохолж эцэст нь хатгуурыг нь тастаад энэн тойролоо илгээж орхино. Гэтэл тэдний тулааны чимээнээр асар олон хилэнцүүд гараад тэднийг бүсэлж эхэлнэ. Гэхдээ Рокуро тэднийг дайсагнаж байсныг анзаарсан тул Голдид өгөө шүмхүүлж хооронд нь тулдуулна. Ингээд дараа нь хүчгүй болсон Голдиг өөрийн хэрэгслүүдэд ашиглаж буулгаж авна. Ингэснээр Рокурогийн түвшин 79-с шууд эр хүртлийн асар хурдтай өснө. Түүний амьдралдаа тоглож байсан хамгийн гайхамшигтай тоглоом нь Шангрила Фронтир байхаас өөр аргагүй байлаа. Шид уургагчийн ачаар эртний дархан болж чадсан Билаг Рокурогийн авчирсан хатгуур болор зүрхийг хараад хөшөж орхино. Тэр бас Этер реакторыг заснаа эхлэхэд Рокуро өөрийн орон зайн агуулгах руу орж Legacy хуйгийг туршиж үзэхээр гүйж одно. Гэвч түүний бүх хөдөлмөр хэдий реактор засагдсан ч эмэргүй гэдгийг ойлгоно. Учир нь Рокуны хараалаас болоод одоо ч гэсэн ямар ч төрлийн хуйг өмсөх боломжгүй болсон байлаа. Артур Казо хоёрт хуйгийг алдахыг хүсээгүй тул Рокуро реакторыг өөрөө хадгалж тэднийг хуйг туршиж үзэхээс урьдчилж заавал өөрөө эхэлж өмсөж үзэхээр шийднэ. Ингээд тэр хэсэг хугацаанд тоглоомоос гарна. Гэхдээ л дүүр Румитэйгээ маргалцсны дараа за тэгвэл өөр тоглоом тоглоцгоё гэд Эфилэм хоолой руу орно. Энэ тоглоом тоглогчид авраг робот жолоодож дуэл хийдэг байлаа. Тэр Кингфишер роботоо жолоодож байхад Суперболмен түүнийг өөрийн роботоогоо дуэл дуудана. Олон сар энэ тоглоомыг тоглоогүй эвгүй байсан хэдий ч Рокуро түүнийг ятгахмгүй дуусгаж орхино. Дараа нь Эфилэм хоолойн удаан хугацааны авраг хуучны дайсан Раст гарч ирж түүнийг тулаанд дуудана. Ингээд Раст Рокурогийн Кингфишерийг ятгахмгүй дуусгаж орхино. Гэхдээ л Рокуро удаан хугацаанд тоглоогүй. Бас Кингфишерээ шинэ дэнгээр шинжлээгүй байхад ялсан болохоор Растын ч сэтгэл хангалуун байсангүй. Рокуро дараа нь роботоо шинжлээд түүнтэй дахин тулдан гэж амлана. Болмен Раст өөрөө сүлийн тулаанаас хойш роботоо шинжлээгүй. Нэг роботоо хин нэгийг ялах хүртэл солихгүй гэсэн зөрүү зангаасаа болж тэгдэг гэж хэлнэ. Болмен Растын хүчний нууцнд түүний туслах Мордо гэх бөгөөд тэр өрсөлдөгчийн хөдөлгөөнийг бодит цаг дээр анализ хийж өгдөг гэж тайлбарлана.
Рокуро хэдхэн 7 хоногийн өмнө тоглоом чинээр нэмэгдсэн Wildropt-ыг барихаар шийднэ. Учир нь олон хүнд эдгээртэй толдож амжаагүй байв. Ингээд Рокуро шинэ роботтойгоо Раст дээр дахин очино. Раст Мордо хоёр өөрсдийнх нь робот нь хурд алсын тоглоом зориулсан байхад Рокуро яагаад ийм их хуягтай удаантай зэвсэг сонгосон юм бол гэж гайхна. Рокуро үл үзүүлэх горин масааж Растыг төрөгдүүлнэ. Раст асар том дэлбэрэлт үүсгэж утаан дунд түүнийг алдаж орхино. Гэтэл Рокуро гэнэт ардан гарч ирээд хавчиг сарвуугаараа Растын баруун гарыг тасна. Мордо Рокуро пуужинд хөлөө татах хүчний хуургагчаар сольсон учраас Раст түүний барьцлыг тогтоож чадахгүй байсныг ойлгоно. Раст ойрын тулаан шаардаж Рокурогийн сарвууг тастаж авна. Гэвч Рокуро нуруундаа нууцлсан хүрээ ирнүүдэд ажилуулж Растыг бут нэргэнэ. Раст дахин дүгэл хийж түүнээс өшөөгөө авахыг хүснэ. Гэвч Рокуро Шангрила руугаа буцаж хуйг дээрээ ажиллах ёстой гэдгээ түүнд хэлэв. Раст Шангрилад робот хуйг байдаг гэдэгт итгэхгүй л байлаа. Раст Шангрилагийн 15 дахь хот Пифтикад өөр нэгэн аяллыг эхлүүлэх боломжтой. Тэр нь сүнсэн хөлөг 70,000 оролцсон асар том түүх гэж хэлнэ. Рокуро энэ мэдээлэл талархаад Раст шинэ робот барьсны дараа дахин дүгэл хийн гэж амлана. Энэ хооронд Эмүүл өөр нэг ах Шикүртэй уулзна. Шикүр Алтан луугийн хаан Шик бүрмийн таалал нийцсэн нэгэн гайхалтай тоглогчийг автагаа танилцуулахаар ирсэн байлаа. Тэр хүн бол залуу эмэгтэй тоглогч Акицу Акане. Рокуро өөр нэг тоглогч үнийг мангас хүлээн зөвшөөрөгдөж Рапуцад өргөцсөн гэдгийг сонсоод баг зэрэг бодолд автна. Гэхдээ одоогоор үүнд анхаарах сүхүү байсангүй. Учир нь Раст Мордо хоёр түүнд Катарнидийн юник түүхийг эхлүүлэхийн тулд өглөөний 8 цаг гихт Пифтикад заавал хүрсэн байх ёстой гэж хэлсэн байлаа. Рокуро Эмүүлийг хахуулдаж Рапуцад үлдээгээд Акицуг Виштэй уулзгаар ирмэгц өөртөө шууд холбоо байраарай гэж захина. Блэк Голдыг хилэнцээс хийсэн шин зэвсгээ түүнд өгнө. Гар тулааны Белли Гилта гэрэл. Рокуро дүүрт нь тусламж хэрэгтэй нэгэн хэрэгтэй байсан тул олон долоо юм ярьдаггүй Сайгер тгийг авч явахаар болно. Өөрөөр хэлбэл Рэй ч юу гэж ийм гой боломжийг алдах вэ? Шууд л түүний урилгыг хүлээж авч Пас Глорисийн нөгөө тал дах Элемторт уулзгаар болно. Гэхдээ цагтаа амжиж очихын тулд Рокуро Пас Глорисийн бүсийн босс болох Тэнгэрлэг эртний хаягдмал машинуудаар бүтсэн авраг ордрес големыг ялах хэрэгтэй болно. Аз болоход түүний сул тал олон нийтэд нээлттэй байдаг байв. Нуруугаар нь авирч толгоо руу гарвал 1 минутын дотор ялах боломжтой. Рокуро Гилта бэрэлээ өмсөж ордресийг 60 секундын дотор дуусгаж шинэ рекорд тогтоохоор шийднэ. Энэ үед Анималиа Артуртай нууцаар уулзна. Дараагийн мөчөд Рокуро ордресийг 59 секундэд ялж чадна. Дараа нь Рокуро хоосон тулааны талбарыг эзлэхэд Рэйг туслахыг хүснэ. Рэй хоосон тулааны талбар нь Тэнгэрлэг эртний тулааны талбар байсан гэдгийг хэлнэ. Рокуро Сэцунагийн Бахамутын тухай хэлсэн үгийг бодож дэлхийн жинхэнэ нууцнд 7 юник мангасыг бүгдийг ялахтай холбоотой байж магадгүй гэж хэрэгцүүлнэ. Рюконы хараалын тухайд тэд хараал арилгах чадвартай гигант NPC болох Иристеллагийн тухай ярилцсан. Рэй Рокурогоос өөрийг нь Сайгер тэг биш зүгээр Рэй гэж дуудахыг хүснэ. Рокурош түүний саналыг зөвшөөрнө. Гэхдээ Рокуро энэ тоглогч нь өөрийнх нь сургууль сурдаг Рэй Сайга гэдгийг огт мэдэхгүй хэвээр Рэй түүнд бүсийн босс руу хүрэх товч зам заана. Гэвч нилээд явсны эцэст Рокуро төрсөн болохоо ойлгоно. Харин Рэй замаа мартсан эхлэхээс чийд чимээгүй явсаар байжээ. Гэтэл Анималиа болон Эсэвцүү гинэт гараад ирхэн тэр. Тэд Артурт ихээхэн хэмжээний мөнгө өгч хариуд нь Рёконы юник түүхийг хэрхэн идэвхжүүлж Рапицад урилга авах аргыг олж мэдсэн байлаа. Рокуро Рёкон ч секундэл орчмын газар гарч ирдэг үсттэй. Та нар яагаад энд байгаа юм гэж асууна. Анималиа Эсэвцүү бол амтны мэрэгжилтнүүд бөгөөд Рёконы хөдөлгөөнийг урьдчилан хамгаалсан гэж хэлнэ. Тэгтэл гинэт Рёкон тэнгэрээс гараад ирхэн тэр. Анималиа нэгэн өрмөц шивжлэг ашиглаж Рёконыг 60 секунд хөдөлгөөнгөө болгож чадна. Артурын хэлснээр юник түүхийг авахын тулд тэд зөвхөн 100 удаа л цохих хэрэгтэй аж. Рокуро бүр гайхаж орхино. Учир нь Эмүүл Ворфол тулан сүнсийг бийжүүлснээр л юник түүх нэгдэн гэж хэлж байсан. Энэ үед сар гинэт харанхуйлж Рокуро Рюконыг яагаад шүний ангууч гэж нэрлэгддгийг ойлгоно. Тэр харанхуйг өөрийн зэвсэг болгон ашиглаж чаддаг. Харанхуй хоёр дахь Рюкон болж хэлбэршээд өөрийн сэвдэрлүүгөө шилжих чадвартай Сүдрийн Рюконыг үүсгэнэ. Сүдрийн мангас нь Анималиа болон Эсэвцүүг алж жинхэнэ Рюконыг суллана.
Роккороо олон жил мөрөөдсөн Рёконтой дахин тулдах тулаандаа ормоор байсан ч Рэй юникт юхийг өөрөө нээгээд дараа нь тэр нууцыг Wolf Shards дамжуулчих эрсдэлтэй. Дээрээс нь тэр одоо ч гэсэн 50k руу явах хэрэгтэй байгаа. Рэй Роккорог инхтлээ ноцтой байгааг анх удаа харж чи нэг л өмнөөс болоод өөрийгөө бариад байна гэж санаа зовно. Гэсэн ч тэр Роккороо нэг зүйл сануулна. Роккороо нэг удаа өөрт нь тоглоомыг бүх зүрхээрээ таашаа гэж хэлж байсан. Роккороо түүний зөв гэдгийг ойлгож клан хоорондын асуудлаас болж зориуд өгөх гэж байсан өөртөө итгэж чадна. Тэгээд тэд хоёр хамтдаа Рёкон руу довтлоно. Роккороо сүдрийн мангасыг илүү энгийн хэмнэлтэйг анзаарна. Нэг удаа гарч ирээл, нэг удаа цохино. Тэгээд дараа нь алга болно. Роккороо сарны гэрэлд гарч сүдрийн мангасаас бултаж чадна. Гэвч өнөөх мангас нь сүдрээ дамжин хөдөлж чаддаг болж Роккороо орон зай агуулгах руу шилж хийсвэр аргагүй болно. Удалгүй Роккороо Рёкон хүний яриа ойлгодог гэдгийг ухаарна. Өөрөөр хэлбэл тэр тэдний хэлж ярьж буй бүхнийг сонсоод стратегийг нь ашиглаж байсан байлаа. Рэй өөрт нь эцсийн товтлогоо бий гэж хэлнэ. Гэхдээ түүнийг ашиглахын тулд Рёконыг 10 удаа зогсох шаардлагатай. Роккороо гилдаа бэрэлээ өмсөж Рёконы анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлэхээр шийднэ. Тэр үед үйл сарны өмнөөр орж сүдрийн мангас улам хурдтай болж Роккороо дахин орон зай агуулгах руу орхоос өөр аргагүй болно. Рёконы хараалаас болоод хуйг өмсөх боломжгүй болсон ч гэсэн орон зай агуулгад өөр ашиглаж болох хэд хэдэн тоноглол бий. Роккороо Адабын дуулга мөн байлдааны роботтой буцаж ирнэ. Рэй үүнийг хараад бүрэл алмаарч орхино. Ингээд тэрч дөрөвдөх цогцолтоо хийж чадна. Робот үлсийг ууршуул сарны гэрлийг ил гаргаж сүдрийн Рёконы хөдөлгөөнийг хязгаарлана. Гэвч Рэй 5 дахь цогцолтоо хийсний дараа Рёконы цогцолтод дүртэж хан цаавуулж орхино. Ойролцоо эмүүл Пас Глориосоор давж түүнтэй хамт Шикүр болон Акизу дагалдаа явна. Акизу Роккороотой өмнө уулзж байсан мэт санагдаж дахин уулзахыг Тесиадо хүлээнэ. Роккороо мангасын анхаарлыг өөр тийш нь татах гэж оролдох боловч мангас түүнийг үл тоож ганцхан Рэй-рүүл дайралт хийсээр байдаг. Рэй бараг өөхөхийн даваан дээр Акизу нинжа техник ашиглаж Рэг аварна. Роккороо Акизугийн нүүрэн дээрх сорвийг хараад түүнтэй таарсан юник мангас надтай ижилхэн хараалаар хараасан байхтаа гэж таамаглана. Тэр Акизу Шикүр эмүүл 3-ын хүчийг ашиглан хамтдаа тулгаар болоход Рэй жоохон дөрвөөцөн. Мангас Рэг байнга онилох тул Рэй дидэх боломж олдохгүй байлаа. Роботын төсөл нь дуусч байсан тул үйл дахин сарны гэрлийг халахлах эрсдэл гарна. Рэй 10 дахь цогцолтоо хийж амтснаар ультимейт товтлогоогоо цэнэглэж эхэлнэ. Роккороо Рэй дайралтай бэлдэж байхдаа хамгаалдаггүй болдог гэдгийг ойлгож дуус хүртэл түүнийг хамгаалах хэрэгтэй болно. Акизу тэнгэрийн луугаас сурсан гал амьсгалын товтлогоогоор орчныг гэрэлтүүлж сүдрийн мангасыг гарч ирэх сүдрэгөө олгоно. Энэ үед Роккороо сум тавьж Рёконд асар их хохирол учруулна. Гэвч өөрийнх нь HP 1 болтлоо унав. Эцэст нь Рэй ультимейт товтлогоо болох Армагеддоноо ашиглаж Рёконд хүн цохилт өгнө. Гэсэн ч Рёкон амьд үлдэж чадах бөгөөд гайхмаар нь тэрээр дахиж товтлохгүйгээр мурсалцсан энийгээд манан болоод сарниж алга болно. Бүгд сүдрийн чоны ангууч бас хүү нилээд олон шагнал авна. Нэмээд Like of the Courage, Vanishing the Dark гэсэн юникт үхийг хүлээж авдаг. Гэхдээ системээс Рёкон ялагдсан гэсэн мэдэгдэл огт гарсангүй. Энэ үед Роккороо тэд жинхэнэ Рёконтой тулдаагүй. Харин хоёр сүдрийн хувилбартай тулдсан гэдгийг ойлгов. Харин Рэй бол баяртай байлаа. Ямар ч тач тэд сүдрийн Рёконыг алсан анхны хүмүүс болсон байлаа. За энэ хүрээд эхний парт маань дуусж байна. Хэрвээ та бүхэн яг дараагийн партийг үзхийг хүсэж байвал комент хэсэгт part 2 гэж бичиж яваарай. Мөн лайк дарахаа битгий мартаарай. Дараагийн хэсгүүдэд илүү гал гарсан тулаа өрнөх учраас суугтайгаа ойрхон байгаарай. За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай guys.